За сайн бацгаана уу, та бүхэндээ өдөр өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр нэг жоохон ичмээрч гэсэндээ одоо тэгээ ширлээд нэг юм ярих гэж байна. Энэ бол одоо улаажийн тулд маш хэрэгтэй, хүмүүст хэрэгтэй зүйл байх болов гэж бол ер нь ярих гэж байна л да. Би энэ одоо хаанаас эхэлсэн бэ гэхээр 100 нэг содраа дуусгаад за тэгэл их том ажлын ард гарлаа. Одоо нэг жоохон сул чөлөөтэй байж болно. Одоо жоохон амарч гэдэг юм уу те, нэг тийм бодол төрсөн. Тэгэл угаасаа 100 эхлэхээр ингээд нэг юм хүн жоохон гэгэлцээд идэв штэ. Ингээл нэг жоохон чийлэрчмээр санагдал, гарч ормоор санагдал, хүн амьтантай уулзмаар санагдал ч юм уу. Яг тийм мэдрэмж ингээл цохиолсон байхгүй. Тэгэл би тэгэл тисэл яваад вэсийн уг нь. Тэгээд тисч явж агаад тисгээ болсон. Тэгээд уул нь бол ингээд 6 сар март бол дэжгүй байсан. Тэгээд ер нь 7 сар гараад ч юм уу жоохон ууж идэж эхэлсэн байдаг. Тэгээд ууж идэж явж байгаа болохоор анхандаа л нэг юм бодоагүй. Яагаад гэхээр би ч өөрөө нэг уухаа болцсон. Бараг жилдээ 1-2 л амсдаг хүн шүү дээ. Жилдээ 1-2 амсд юм чинь за яах вэ, ганц удаа яах вэ, за 2 удаа яах вэ гэл нэг жоохон тэгээд уугаадсан байхгүй. Тэг би чинь өөрөө нөгөө 20-од наснда амар ууж иддэг шоу чинь зара бараг л архичин охин байлаа шүү дээ. Одоо тэрийгээ би бол бичлэгүүд дээр ер нь хийлдэж штэ. Тэгээд нөгөө хүүхд гаргаад тэр амьдралаасаа холдоод тэгээд хамт ууж иддэг найз нөхдөөсөө ч холдоод ингээ ер нь бол цэвэрсэн баггүй юу. Тэгээд цэвэршээд уг нь бол удаж байгаа. Чин сүүлийн за 4-5 жил ч юм уу. За арай 4-5 хүрэхгүй маа гэхэд 2-3 жил бол ер нь архи дарсны талаар огт бодхой болсон. Гарч орж найз нөхдөө ууж идэх гэдэг юм ерөөсөө байха болцсон тийм хүн болохоор айхгүй байгаа тахгүй. Тэгээ за нэг ганц манц уух яа дэнтертэй тэргүү хийх юмаа хийцэн юм чин одоо дараагийн хийх юм хүртэл жоохон амарчи гэсэн бодол одоо төлхөө төрөөд тэдэр гигэлцэх чийлрэх мэдрэмж ингээд 6 сараас эхлээл ингээд байнга орж ирээд байсныг ингээл твчиж тэгэл 7 сар гаргаал ч юм уу ганц нэг амсаал ч юм уу те нэг тиймэрхүү нэг чийлрэх ингээ нэг хүн амьтантай жоохон инээлдэл ингээл хийц хүрээл явж маах амар жоохон туртаа болол тэр хүслэн барьж дийлдэггүй. Тэгээд нэг хэсэг жоохон ууж идээд явчлаа. Тэрнээс гадна одоо 6 сар тэр судар гаргасны дараа угаасаа би ингээд ямар нэг юм өөрчлөгдөд байна. Нэг арай өөр шатанд орчоод байна. Тэгээ миний амьдралд одоо ямар нэг юм болох гээд байна. Би жоохон нэг юм том юмтай нүүртэлэх гээд байна. Ямар нэг алдаа гарах гээд байна гэд нэг юм жоохон айдас хүрээл, айдас төрөөл ингээ болгоомжлоод байгаа хэрнээсээ би баг ингээ унах нь тодорхой байгаа юм шиг ингээд эвгүй мэдрэмж бас давхар яваал байсан. Тэгэл би баг буугаад өгцөн гэхүүдээ баг ингээ таньж мэдгүй нэг эвгүй зүйл орж ирж чинь. Тэгээд тэрийг би бас таньж мэдгүй болохоор угаасаа баг алтхан тодорхой юм чинь гэлз баг алдаанаасаа суралцж ухааны юм нэг тийм сонин бодол юм толгойд байгаадсан байхгүй. Тэгэл яг юун дээр алдах гээд байна гэл ингээл байдгаараа л харах юм. Тэг би ч өөрөө нэг хамаагүй бэлэг тал дээр анхаарал өгөхөөр хит хөглөгдөхтөө хитрхи бодит байдлаас асардаг гэх юм уу. Тэгээд жоохон хийрхэд нисээд байгаа юм шиг санагдаад иддэг болохоор арга тал дээр буулгах дээрээ маш их анхаардаг болсон. Тэгээ бэлэг талаа ерөнхийдөө хайчдаг байхгүй. Одоо би ч юм улаачийн зан үйл тэр арх сүүгээр янз бүрийн үйл хийх миг тэр юм ер нь ерөөсөө мэдтгүү тэрийг зүгээр ингээл бууралтаа даатгаал хайчдаг. Тэгэнгүүт бэлэг талаа хит орхиод хит арга дээрээ төвлөрөөд арга дээрээ л юу болгож авах уу гэж нөгөө өөртөө ажиллах талаар ярьдаг. Тэр талаар ч боддог. Тэгээ энэ байдал маань өөрөө намайг нэг бэлэг талаа хит хаяад замбын амьдралтаа хит их анхаарал өгөөд хит аргын талдаа төвлөрсөн юм хүн болгоод
байсан юм байна. За нэгдүгürt зөө нэгдүгürt тэр байна. Хоёрдугаарт би нэг буурлынхаа судрыг буулгасны дараа жоохон хэсэг хугацааны дараа ингээд янз бүрийн юм ингээл холбож ойлгоол хардггүй байсан үндгүүдээ олж хараал ингээл миний тарих ингээл нэг л өөр ажиллаад нэг л сайн ажиллаад би ингээл өстой оюуны ундрагыг олцсон юм шиг надад санагдаал ингээл бүх юмнуудын учир шалтгаан гарц гаргалгаа одоо учиг зангилааг нь өөрөө бодож ингэж дотроосоо олж чадаад тахаар тэрэндээ жоохон бэр амтагтаал ингээл нэг би олчлоо би чадчихлаа ч гэдэг юм уу нэг тиймэрхүү бодол бас төрөөд тэрийг ингээд нөгөө байж л байх юм шиг санаад бас өмнө нь тэр ингээ уудаг гэж жаад ухаа болцсон ер нь сархатанд бол тэгж амар толгоогоо мэдүүлэхэргүй болцсон байсан юм байж л байх юм шиг бодоод өөртөө ингээд айгүй жоох ихтгэлтэй явж исэн л та. Тэгээ явж байгаад ингээ ууж идэт эхлэхээр яадаг вэ гэхээр эхэндээ яг уу өөрийгөө өмөрнө л дөө. За ганц удаа юм чи би ямар дандаа ингэх биш одоо тэгэл ингээл хүүхдүүдийн хичээл ороод би угаасаа гарч орж чадхаач байлна. Хүүхдүүдээ харангаа архитаар суугаад яваад энэ ч гэж юу аах уу тийм ч ингээл өөртөө ингээл чөлөө өгөөл тэгэл тэгтээ ингээ уух гад явж байхад бол дандаа л бодогдно. Ингээл гимшил төрөөл чи нэг л буруу замаар яваад байна да. Буруу тийшээ яваад байна да. Чи нэг л болохгүй л байна да. Чи нэг л буруу юм хийгээд байна да гэсэн бодол бол байнгын төрн заяа. Тэгтээ тэрийг ингээд ерөөсөө ойш авахгүй шууд ингээд тархинасаа гаргаа хийчин өөртөө хамаатуулж чадахгүй. Тэгэл тэгж бодогдсон ч гэсэн би зүгээрээ би ингээл архинд орчихгүй шүү дээ. Зүгээр яахчгүй. Одоо юу гэдэг чи эсвэл одоо энэ удаа ганц удаа энэ одоо бараг сүүлийн удаа энэ явахтай ингээл ховор тохиолдлын ганц тохиолдол нь штэ ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү нэг балиар гэгэлцээ бодлоор өөрийгөө өмөрөөл тэгэл ууж идэл маргаашин сэрхээрээ амар гимшин би юу хийгээ яваад байна би яг хэн болоод байна юу болоод байна гэж жоохон бодно. Тэгтэл дахиад ингээл хүн гараад иргээл гэх юм бол параг ингээ гуяа алгадаг гарах гэдэг байхгүй юу. Тэгэл өмөрөх бодлоод нээр инээдтэй заяа. За би угаасаа ингээл намар хичээл ороод уухаа болж байна. Эсвэл би зөндөө удаа ингээ 2-3 жил ерөөсөө ууж идэггүй явсан. Яад ер нь өөртөө юм чөлөө амралт өгч болохгүй гэж. За эсвэл би угаасаа уухаараа ингээ хэтрүүлж уудаггүй. Ер нь яг би тэгдэлтэй одоо нэг яг юм бүр ингээ ухаанаа алдаад гэрлээ гэдэг хүн байхгүй болохоос өмнө зогсоо сурсан байхгүй одоо тэр нэг 20 эдэн наснд амар их ууж идэж явсны одоо туршлагаар гэх юм уу байнгын тасарч масраад болохгүй шүү дээ. Тийм болохоор яг юм тасралт үүсгээс өмнө ч юм уу бүр ингээ ухаанаа алдаад юу ярьж марснаа санахаа болох юу хэлж байгаа мэдэхгүй хачаа чим ярьж марих яг тэр юун дээрээ одоо тулхаасаа өмнө ингээ зогсчдөг. Тэгээ одоо би тэрийгээ одоо бараг л би ууж чаддаг ухааны юм боддог. Тэгээд би ер нь тэгж амар хэтрүүлж муухай уудгүй юм чинь яага болохгүй гэж ингээл өөрийгөө мэдээл явж чад болно штэ. Тэгэл хүн ер нь ингээл амьдралдаа нэг ч архитаарс амсахгүй байх гэж юу байдгийг тэ хүн юм чинь ингээ хаана ганц нэг амсах юм байх штэ. Одоо тийм амар гэгэрсэн юм гэж юу байдیں۔ Тэглээгээд би одоо архинд орж байгаа биш. Бусд нь бол бүр амар л ууж гин. Би одоо хаяа нэг яага болохгүй гэж гэдэг л ийм бодлоор л бүр ингээл байнгын өөрийгөө өмөрөөстэй заяа. Бүр энэ бодол бол бүр үнэхээр хүчтэй ингээм амар өөртөө итгэлтэйгээр орж ирж байгаа. Нөгөө талаас болохоор ингээл би буруу байна. Би болохгүй байна. Би нэг л биш байна. Би яг яачаад байгаа юм болоо гэл нэг ийм л хоёр бодол. Гэхдээ одоо энэ гимшлийн бодол нэг 45% та байхад нөгөө бодол нэг 55%-аар давмгаалж орж ирээд намайг өдөртөөд байгаа байхгүй юу? Тэгээ явж исэн чинь угаасаа илт надад жоохон мэдгдсэн тэрний юу вэ гэхээр би чинь нөгөө зүүдээр амар мэдээлэл сайн авдаг байхгүй. Тэгсэн чинь миний зүүд нэгдүгээрт айгаа хог дээр өсөрч эхэлсэн ингээ нэг юм ойлгохтой юм зүтлэхгүй ингээл одоо нэг эртээр үеийн химтэй ч юм амар гой утга учиртай амар гой зүүдэлдэг байсан бол миний зүүд ингээд зүгээр л нэг энгийн замбэ нэг тийм хогийн зүүд болж эхэлсэн. Тэр нь юу вэ гэхээр зүгээр л юм орчин цагийн нэг юм холион бантан шиг хольж утгсан юм ямар ч хэрэггүй нэг хачин юм зүүдлэх эсвэл
зүүдээ ерөөсөө санаж чадахгүй байх. Эсвэл за саналаа утга учиртай юм зүүдлээ гэхэд айгүй эвгүй юм ёрлсон айгүй онцгүй зүүдлээдсэн байхгүй юу. Гэхдээ тэр нь одоо айгүй ховор. За нэг удаа жишээлбэл би ингээд аавын маань гэрлөө ийм хайр гаргийн юм шиг тийм сонин царайтай тэгтээ юм цэвхий хоосон нүдтэй тийм амар олон хүмүүс ингээл бүр пир парк гэж ингэж бүр дайрч гүүж орж ийн гэж зүудлээд тэгтээ яг аавын гэрлөө бол орж таагүй яг хашааных нь хаалгаараа ороод талд нь ороод тэгээд ингээ гацаа зогссон. Тэгтээ амар ингээд бүр ингээд алж чадах га дайрж ийн гэж зүудлээд тэгтээ тэндээс нь ингээд нохоо нь хамгаалаад өнгөрчлөө гэж зүудэлсэн байхгүй. Тэгээ би маргааш нь ааваас нохоо чин зүгээр өгөөд асуусан. Аав зүгээр гэсэн. Оройн залгаснаа чи яа өдөр нохоо асуугаад байваа. Би сая ингээ нохоодоо уралчлаа гэдгсэн чинь бүр ингээ гидсийн хүүдтад гарын ингээ ураа хийцэн. За тэгээ би тэнд миндээс бол бүр ингээд жоохон гайхаад хүү яагаад аав руу ингээд ороод ирвэ? Яагаад надад юу ч мэдгэцсэнгүй? Би одоо зүгээр яваад иддэг. Тэгээ ингээ өөрөө дотроо мэдээд байгаа шүү дээ. Би жоохон ойрд ууждад болохгүй байгаа гэдгээ мэдээд байгаа хэрнээсээ тэрэн дээрээ ингээд яг буруу өгч одоо ууждгээ болий гэдэг бодлоо ерөөсөө тээж чадахгүй заяа. Бүхэл бүтэн миний аав шүү дээ. Тэнд ингээ гимчээд байхад л би тэр одоо ууждгээ болчих гэсэн бодол ерөөс тээж чадахгүй. Тэгтээ яг аавд бол амар санаа зовсон. Тэгээд юу болчих вэ? Яач юу чи ир золго молго гэд. Тэгээд буралтаа золгуулж хамгаалт энэ төр бэлдүүлчихэд тэгээд нэг би ч одоо нэг өргөө мөргөөг болцсон багш магшгүй болцсон. Тэгэл сайн мэдхгүй байгаадсэн болохоор нэг улаач найзаасаа асуусан чинь тгийштэй гэрлээ чи өөрөө сулрахаар одоо чиний ингээ харж манж явдаг хав ойрлож янз бүрийн орж ирд юм аа. Чи өөрөө ингээ сул болохоор дагаад хамгаалт манай чинь суларж байгаа. Тэгээ угаасаа эмзэг хэсгүүд рүү ч орж ирдэн гэрийнхэн рүү ч юм уу хүүхдүүд рүү ч юм уу гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэл би тэрэн дээр яана гэлтэй яг л надаас олчих гээл бодоол. За тэгэл хамгаалж байгаа юм чинь болчих байлгүй буурлууд мэдчихээл бас бууралтаа найдаад байгаа байхгүй. Одоо манай буурлууд чинь нилээн дайчин ийм буурлууд байгаа болохоор эрхвш миний аавыг одоо нэг хамгаалчих байлгүй дээ гэд бодоод байгаа айгүй аимшигтэй заяа. Тэгээ өөрөө болохоор би ууждгээ боли би одоо хүн шиг бай гэдгээ бодохгүй байгаа байхгүй. Нэг хит ингээл дараалал уудсны дараа чинь сүүл рүү ингээл тэ нэг 2-7 хоног архит арсгүй байж бараг чадахгүй байгаад байгаа маа шүү. Би арх уудгүй л дээ би өвсрэл пив уудаг. Тэгтэл 2-7 хоног ингээд юу ч уухгүй байхаар ингээд нэхээдээ нөгөөдгөө ингээд бодоод санаад нэг тэ уучмаар л санагтал. Тэгээ айгүй хурдан зав энэ чинь нэг сар гарнаж за өвсрэл 2 сарын хугацаанд жоохон ойр ойрхон тэгээ нэг 2-3 дараалаад уучхад надад би болж байгаа нөлөөлөл байхгүй. Тэгэхээр амар хурдан ингээд автаад байгаа байхгүй архинд алкогоолнд. Би чинь бүр ингэ зүудэлсэн заяа. Тэр нь бүр амар зүуд. Найзтайгаа уулзаад тэгсэн чинь найзын маань найзууд нэгээд бахан танихгүй хүмүүс. Тэгээ би найзынхаа хажууд ингээд найдад байжсэн чинь нөгөө хүмүүс нь манарчаад намайг зотох гэж дайраад тэгээ бүр амар зодоо заяа. Би бүр ингээд ухаан алдаад нэг сэрсэн чинь бүр ингээд амар зодуулсан. Тэгээ арайг зүхтаага. Тэгээ буцаад цугтаацсан ингээ явж исэн чинь нэг мэдхэд л би ингээ баригдаад буцаад нөгөө газар ирцэн. Намайг ингээ хүлээ хийцэн зөө. Нэгдүгээр тэр хүмүүсээс амар айжан, хоёрдугаарт амар зэвүүцээд байгаа байхгүй. Тэгээ гуравдугаарт нөгөө найзыгаа намайг ингээ хамгаалах болоо гэсэн чинь найз маань ерөөсөө ингээд бас ингээ шал согтууч юм шиг ингээд ерөөс тоож өгдгөө. Тэгээ нөгөө найзын маань найзууд маань намайг бүр ингээ сэглээд байгаа байхгүй. Айгүй амар сэглээд тэр найзууд нь намайг бүр ингээ тахилд өргөх гээд ингээ зүудэлсэн. За би намайг ингээ тахил болох гээд ингээ ширээн дээр хүлээд тавьсан байна гэж зүудэлсэн. Удахгүй тахилд өргөх гээд байгаа ингээ нэ. Тэнгүүт би ингээ яаж яж байгаа зүгтаад яаж зүгтааснаа мэдгүй тэгээд өөрийнхөө оронд ийм өөртөөгөө адилхан ийм порлон хийж үлдээгээд өөрөө ингээд зүгтаацсан байгаа байхгүй. Тэгээд зүгтаацсан байдлаа ингээ харахаар би бүр ингээд бүр амар зүуд би зүгээр л ингээд нийл цус нууж заяа ингээд баахан шархтаад энэ тентгүү намайг ингээ эсгээ зүсээ хайцсан. Тэгээд тэрийгээ би ингээд маарлаар боогоод
Тэгээ тэр Марлнаас нь ингээд цус нь нэвчээл шүүрээд ингээд туслаад байна гэдэг ингээд толгоо молгоогоо битүү бооцсон ингээд нүүр мөрөн дээр тусаа хийсэн юм шиг. Нөгөө хэд чинь намайг ингээд цогтаасанд амар уурлаад ингээд занаа дахиад барьж аавна л гэд тэгээд байгаа байхгүй юу. А би болохоор бас ингээд амар уурлаа шүтээ зугаад та нар намайг алж чадна гэж бодож гин үү? Би бол өвтгүй юм. Би наадахнаас чи ингээд зөндөө гараад ирсэн. Би бол 7 голтой тэр гээд ингээд шүтээ зугаад ингээд гэтээ миний тэр байгаа байдал зүгээр яг муу мэй заа ингээд битүү маарлаар ороод ингээд цусан шүрээд ингээд яваад байна гэж зүтэлж байгаа байхгүй юу. Йоо тэг би тийм зүудэлчээд хүртэл нь штэ өөрийгөө шивтээд байна гэж бүр бодоагүй одоо. Уг нь зүуднээс амар их мэдээлэл авдаг, зүудэндээ амар итгэдэг хүн баггүй юу. Угаасаа миний зүуд дээр яг ингээд мэдээлэл нь орж ирдэг баггүй юу. Тийм хүн байж иж тийм амар шивтээ зүудэлчээд за явахтай гайгүй л ээлгүү дээ. Ямар сонин зүудэлж вэ гээл ингээд анзаарахгүй орхисон тэр зүудийг сүүл рүүгээ бүр буурлаач нэг буулгахч бараг сонирхол төрөхгүй жааж юм шигтэй буурлаа жоохон төвөгшөөх маягтай тэгэл нэг буулгаад ирсэн чинь харин буурал маань бууж ирснээр шууд ингээл амар ууртаагаар арх уухуу гэлээ тэгэхгүй би бүр ингээд эхэндээ ингээд уус ийдсэн гэл ингээд амар гимшээл айгаал явдаг гэсэн бол тэр үед бүр ингээд бараг нөгөө ууж идэд яваагаа ч санахгүй тэгээ буурлыг бууж арх уухуу гэл тэгэхээр амар цочоол хүй нэр би чи хэрэг тарьцсан яваад байгаа штеп санаж манаал бүр тийм амар тэгэл буурал тэрэн дээр л яг нөх ингээ олон юм өглөхгүй л байгаа юм л та. Тэгтэл ингээд айгу дургуулхаад байгаа нугас тодорхой. Тэгэл яг тэр буултан дээр бол анд найз гэж яг ямар байх хэвтэй. Анд гэдэг чи юу юм ингээ би бинийхээ арыг тэ итгэл сэтгэлээр дутаахгүй одоо бүр ингээ бат манахыг хилдэг мэлдэг гэл нэг тийм анд найзын тухай ер нь бол айл дур буулгаад исэн. Тэгэл энтэй зэрэгцээд юу болсон бэ гэхээр би ингээд яг хуучны нөгөө 21 2-тэй гэрлээ ингээд буцаад ирсэн юм шиг болсон заяа. Одоо би жишээл ингээд гадаад төрхөн дээр ямар ч ач холбогдол анхаарал өгөхөө болцсон. Энэ бол зүгээр л ингээд гадна харагдах дүр зураг. Тэгээ энэ гоё байхаас илүү энэ хүний дотор тал гоё байх ёстой. Тэрүүгээрээ хүмүүс танигдах ёстой энэ төр гэж айгу боддог байсан бол ингээл ерөөсө гадна тал дээр амар анхаарал өгөөл те ингээл яг ингээл гадуур ингээл алхаж гიშгэж байгаа нь хүртэл яг нэг тэр нэг 21-тэй гэрлэгийн юм vibe нь яваад байгаа байхгүй ингээл би яг тийм нэг юм одоо нэг тийм байд юм аа одоо нэг юм яг л тэр vibe нь л байгаал яг буцаад тэр нэг 21 2-тэй гэрлээ болцсон юм шиг те ингээл тэгэл ингээл нэг уужд гэл ингээс сэртэлцээл ингээл тэгэл нэг юм гойж гангалах дээр анхаарал амар өнгөн тал дээр өнгө цэцэг дээр анхаарал хандуулаад тэгээд эндээсээ үүдэлтэйгээр яасан бэ гэхээр нөгөө гүний нөгөө нэг сайхан ундраад байна гэд өөртөө итгээд өнгөрөөд байсан зүйлээ хийх дурггүй болсон. Бүр ингээд гүний бодол отохоор сүүл рүүгээ ядаргаатай санагдаад бууралтаа юм бүр ярмааргүй цугтаагаад юм хум хөөгөөл бодоод ах амар төвхтэй тэрний орон зүгээр ингээл гараал хүнтэй уулзаал уугаал явж уул амар тайван юм шиг санагдаал тэгэл одоо би чи нэг дэвтэрний ажил дээр уг нь ихлүүлсэн тэгээ тэрийгээ ерөөсөө явуулах хүсэл төрөхгүй юу ч тэр мэрийг хийх хүсэл төрөхгүй за тэгэл жоохон бодоол уг нь энэний хариулт судар дээр байгаа даа гэж санаа орж ирэх юм тэгэл судраа унших гэхээр ямар судар унших хүсэл төрөхгүй залхуу өрөөд ерөөс ингээд одоо нэг өмнө нь ингээл бууралтай болсноос хойш 2 жил ингээл хөглөгдсөн үйлүүд маань ерөөсөө сэтгэл татгаа болоод тэгэл төгшөөгөөл цугтаагаал амар юм амархан тэ амар чийл ингээл нэг юм ядаргаа бахтай амьдэрчмаар санагдаал тэгсэр нэ аягүй их мөнгө төгрөг бодоол ч юм уу те тэгэл гой ганган хувц сунар бодоол үсээч ингээд засуулчмаар санагдаал ингээл бүр ингээл яг л нөгөө нэг 21-тэй гэрлээ зүгээр эргээд ирсэн заяа. Тэгэл нөгөө буурлын үйл ингээд жоохон авааралттай тэ надад хийх юм зөндөө байгаа хгүй би ч одоо хоёуг маягаа солих чи энэ дээрээс нь юу гэдэг тэр дэвтэрний нэг үйл байгаа. Тэгэл энэ олон долоон гүний бодлуудаа зэгцлэх, мэгцлэх, учрыг олох, ялгаж салах зөндөө юм байгаа заяа. Магадгүй дахиад нэг судралаа орох ч юм уу те. Тэгэхээр тэрийг би ингээ хийж чадна гэдгийг мэдээд байгаа. Тэгээ тэр бодол маань намайг тайвшруулад байгаа. Надад ингээд сул чөлөөт
за хийчих юм чин дээ гэд ингээд нэг юм сонирн байдалтай байлгаад байгаа. А дээрэс нь би ингээд тийм ч их ууж идэггүй угаасаа архинд орохгүй гэсэн бодол маань намайг ингээд бас ингээд айгууч сул чөлөөтэй болгоод байгаа. Өөртөө тэр тал дээр итгээд байгаа. Тэгээ итгэлтэй байх тусмаа л би ингээд улам л ингээд назгаараал улам л өөрийгөө шахаа болол тэ улам л нөгөө нэг буурлынхаа үйлнээс цогтаал бүр юм гүний мүний юм ботхоос сүүл рүүгээ үнэхээр ингээд залхуу хүрээд байгаа байхгүй. Тэгээд яалтчгүй одоо тулгарсан асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаад байгаа болохоор бодчихлаа юм л та тэрний ямар ч тэ энэ юу болоод байна энд юу болоод байна би одоо ямар үе дээр одоо нэг л биш байгаад байна гэж санагдаад байгаа нь юунаас болоод ингэ бодчихлаа. Гэхдээ тэрийг ингээд уйгахгүй амар дуртай боддог байсан бол сүүл рүүгээ хүчилж айгу дурггүй залхуутай ядаргаатайгаар бодоод сүүл рүүгээ бүр ингээд бодмооргүй эхлэмээрчгүй санагдаад ингээд тойр цугтаагаад байдаг болсон. За тэгээд угаасаа хичээл сургууль эхлээд угаасаа нөгөө номондоо орж байгаа хгүй 2 хүүхдээ зөөж мөгөл тэгэл угаасаа гарч орох нь байхгүй өдөржингөө хүүхдээ зөөгөл ингээл гэр орондоо байгаал тогтоол ингээд нөгөө нэг чийл амьдралаас нэг жоохон алсраад ирэнгүүт хэсэг бол хүүхдээ зөөгөөд ингээ хариуцлагатай уягдаад байгаа тэр амьдрал маань надад бол амар ядаргаатай санагдсан. Би ингээл амар хүчилж хийж байгаа хгүй ингээл би чи ингээл хүүхдүүдэд харахаар л хайр үрэл үнсмээр санагдал үнэрлэмээр санагдал өрөвдөж хайрлал энэ хоёрыгоо ёстой нэрээ газар гიშгүүлгүй амьдруулчих юмсан энэ гэл амар хүч надаас ундардаг байсан бол одоо хүүхдүүд маань болохоор надад жоохон ядаргаатай санагдал харахаар ёо энийг хоёр юмыг өсгөх гэж би баг амьдралаа барж марж ухааны юм боддог ч юм уу яадаг чинь те мэдгүй би л нуухгүй хэлж байгаа шүү. Гэтэ яг тиймэрхүү хандлага энэ төр яг ажиглагтаал ингээл хүүхдүүдэд амар төвөгшөөгөл хүүхдүүдээсээ жоохон цогтаал. Гэтэ яг надаас өөр хийх хүн байхгүй учраас тэгэл хариуцлагатай баригдал нөгөө хоёроо хоолж ундлал зөөгөөл асраал явж л байгаа юм л та. Тэгээ нэг хэсэг тэгэж 2 3 хоног ингээл нэг яалт үрж байгаа юм шиг л ээжийнхээ ажлыг хийж агаад тэгээ сүүл рүүгээ ингээд арай гайгүй болж эхлээд угаасаа л би энийг хийдэг угаасаа би хийн угаасаа эн чинь миний хүүхдүүд би ч одоо ээж хүн шүү дээ гэдэг бодол маань ашгүй нэг юм жоохон давмгаалж орж ирлээ ашгүй нэг юм нэрээ тэгээд давмгаалж орж ирээл тэгэл хүүхдээ зөөж явахдаа би одоо хамгийн сүүлд ингээд нэг аянгат тутганы өгсөн ярилцлага байсан тэрийг ингээд сонсоод л явжсэн байхгүй би жаа нөгөө хүүхдүүдийн явган зөөдөг тэгээд дандаа чихвчтэй юм сонсч явдаг. Тэгээл ойрт подкаст юу сонсохгүй байсан угаасаа. Тэгээд нэг аянгат тутмын тэр яриг сонсч доо гэл сонсон чинь тэн дээр нөгөө нэг хийж байгаа үйл хийх гэж байгаа үйл ер нь хийж ирсэн үйл за тэгэл онгодуудтай ажиллах ямар байдгүй гэх тэр талаар ярьжсэн. Тэнгүүд би тэрийг сонсоод жоохон хөглөө орж ирээд нэрээ би чинь улааж хүн шүү дээ. Нэрээ би чинь ийм сайхан онгодуудтай шүү дээ. Нэрээ би чинь ийм сайхан онгодуудтайгаа ингэж сайхан үйл хийгээд идрэсээ ийм гоё юм сурдаг штэ. Тэрийгээ бүр бараг мартах шахчээ амар алсарсан байна. Би сая сүүлийн үед бараг юу хийвэ? Буурлуудынхаа үлээс нэг ч үйл хийгээгүй бүгдийг залхуураад хойшин тавиад бүгдийг залхуураад хойшлуулаад байсан байна. Би чи юу боллоод яваад байсан юм бэ? Хөөрхийн манай буурлууд говцсон бах та. Хөөрхийн манай буурлууд надад урам хугарсан бах та. Би ч одоо юу болчвоо? Тэ чигтэйхэн намайг магтаал тэр одоо судар модар дээрээ ингээл миний үргээл ингээд магтаад бичээд байдаг. Би чи өөрөө их гоё сайхан юм яриад байдаг. Тэгснээ би чи одоо хэн болоод байгаа юм бэ? Ямар амар өөрийгөө хурдан алдчихийна. Буурлын үлийг бол үнэхээр хийхгүй ингээд салгардуулж байгаа юм байна. Амар муухай юм хүндлэлгүй, үнэлэхгүй, ойшоохгүй, тоохгүй, томжиргүй хандж байгаа юм байна. Нөгөө нэг амьдралынхаа бүр утга учир зорилгыг олцсон гэдээснэ бүр мартаад тэрийг алдчихад яваад байгаа юм байна. Тэргээл бүр ингээл төмөн бодол орж ирээд тэгэл ингээл яг өөртөө нүүр тулаад хүүе би чи яатсан яваад байгаа юм бэ гэл ингээл яг үнэнгээсээ ингээ хүлэн зөвшөөрч тэ нөгөө ийм бодлоод орж ирээд тахт нь ингээд за яах вэ ганцтай за дараа гэл ингээд шидэд байсан бол энэ удаа шидэхгүйгээр яг ингээд хүлээж авсан байхгүй юу. Хүлээж аваад за би бол биштцэн явж байгаа юм байна гэл тэгэл яг ингээл үнтэйгээ нуур тулахаар аавыгаа гимтнийг мэдчихээ те аавыгаа бодохгүй тэгээ хүүхдүүдээ анхаарахгүй одоод нэг юм яал юм шиг санаад за тэгээд
арх сарахад алкогол нь болохоор хамаг ухаанаа тавиад байна. Үүе эн чинь яг юу вэ гээл те. Тэр сонсож явах үед бас нэг юм санаанд ороо. Тэр нь юу вэ гэхээр бүр өмнө нь заяо нэг би одоо яг хаана хизээ юунаас уншсан юм уу сонссон юм уу тэргээ санахгүй байхгүй. Ямар ч хэлээс нэг аянгат удганы үг шиг л санагдаад байгаа. Байж байгаа л тэр үг нь ингээд толгоонд орж ирээдсэн байхгүй. Тэг би ингээд тоохгүй хаяад байсан. Бас нөгөө бодлоотой адилаар хаяадсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд улаач нар бол ингээд арх хормон бузраас л одоо хол байх хэрэгтэй. Тэрнээсээ л юу н амар сэвтдэг. Тэгээд тэрнээс л ингээд анхаарч явах хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү утгатай үгээс аахгүй. Тэр нь ингээд баян миний толгойд ингээд зурц гэж ингэж бууж ирээл тэгээ би гаргаж хачаад байсан. Тэгээ тэр подкастыг сонсож байгаа дахиад тэр бодол орж ирээд тэгээ тэр үед нөгөө нэг яг хүлээж авч байсан учраас тэрийн шууд хүлээл авсан чинь пүү би ингээд тэр үг надад ингээд амар туссан байхгүй юу. Яг би энэ хилээд байгаа үг нь ингээд надад зориулж хилээд байна гэж одоо тухайн үед бодоогүй уншсан байтал яг одоогийн нөхцөл байдалд баг надад зориулж хэлж гин. Нэрээ тийштэй нэрээ л ихэнх улаач нар яг тэрнээс болж ингээл амар алддаг ундаг. Тэгээ ийм тав тодорхой юмыг би яагаа харахгүй байсан болоо энэ гэл бодоол юу яасан. Одоо тэр подкастыг би ингээд сонсгоо байлцсан бас ингээд өөр газар нөгөө охиноо авах гээд явж исэн байхгүй. Тэгээ явж исэн чинь гинт ингээл би нэг юм ажигласан байхгүй. Тэрний юу вэ гэхээр би бүр ингээд толгой дотроо бүр бодлоор нүдүүлээд байгаа байхгүй. Ирээвэр хураавар заяо ингээл ийм тийм гэл хамаагүй бодол ингээл орж ирээл дайраал юу ч болоод байгаа. Тэгээ сүүл рүүгээ бүр ингээд бодол бүр ингээд толгой дотор нижигнэн гэдэг нь болоод бүр ингээд яг толгой задрах гад бүр ингээд зад үсрэх гээд тэгээд би бүр ингээ хөөе болио ямар амар их юм бодож байна. Тэгтээ тэр бодлохоор ямар ч юм зориг чиглэхгүй, утга учиргүй, үр дүнгүй аим хачин бодлууд ингээ толгой задартал чихээд болтгоо. Тэгэхэд нэг юмыг анзаарсан нь юу вэ гэхээр би сүүлийн 2 жил тийм байха болцсон байхгүй юу. Тэр чинь яг миний өмнө нь байсан байдал. Би өмнө нь тэгэж амар бодлоор нүдүүлээд тэр нь гэхдээ ямар ч гарц гаргалгаа үр дүн дүгнэлт байхгүй юм сони юм ирээвэр хураавар юм эн тэндээс дайрсан бодлоод ингээд толгойд дүүрээд идэгсэн. Тэгээд ингээд би ингээ яг үе ингээл болио ямар амар их бодлоо болиё гэд ингэдэг байсан байхгүй. Яг тэр мэдрэмжийг би бол бууралтай баснаас хойш нэг ч удаа аваагүйгээс сансан. Тэгээд бууралтай баснаас хойш миний бодлоо дандаа юм хөвөрчөөд нэг юм дээр очдог ч юм уу хөвөрчөөд нэг учир шалтгаан тайлдаг ч юм юм зориг чиглэлтэй үйлдэлтэй үр дүнтэй ийм өөр бодлоод болцсон байсан юм байл та. Би чинь яг өмнөх амьдралдаа тийм учир зүггүй нэг хачин ямар ч учир шалтгаангүй бодлоод боддог байснаа гинт санаад за тэр үед чинь би ямар байлаа гэж бодохоор тэр үед би угаасаа амар сэвтээс байхгүй ингээд нөгөө сэтгэл зүйн хувьд бүр маш доогуур ингээд амар хүчгүй сул дорой амар хэмийн дутагдaltaй ер нь ингээд нэг хүн харахад амьд болохоос нэг юм амьд хөтөл шиг байсан үе маань миний бодлын дүр төрх гэх юм уу орж ирж байгаа байхгүй юу. Тэг би яагаад тэр үеийнх ингээ орж ирж байна гэж бодохтой зэрэгцэл гинт заяо. Улаач хүн байж энэ их сонин шүү дээ. Гинт би сэвтжээ одоо юм байна гэж бодсон. Энэ олон юмны дараа штэ. Энэ тэр амар туснууч гойцсон зүуд тэнд аав гимтэх ингээл тэ буурлаа буулгахыг хүсэхгүй байх буурлынхаа үүлээс асрах залгуурах дандаа чийл дандаа амар хэлбэр дандаа гой ганган өнгөц зисгийн гадна дүрх ийм хачин юмд автаад яваад байгаагаа мэдсээр байж штэ би улаач хүн штэ тэгсэрний би өөрөөсөө сэвтээд байна гэж юусэн нэг ч удаа бодоагүй. Тэгэд яг тэгэхэд таниал харвал би сэвтчээ одоо маань гэдгсэн чинь тэр би сэвтцэн байна гэдэг үг чинь уул нь миний бүр ингээд нүдэн дээр байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь би тухайн үед ингээд энэ дээр байгаа юм харахгүй ингээл хараадсан. Тэгэл тэр бодол ороод ирэхэд яг энэ нүур тулцсан урд байгаа юм а олж хараад яа би ингээ өөрийгөө сэвтцнийг мэдэхгүй явдсан бол гэл яг юм нойрноос сэрж байгаа юм шиг болсон шүү дээ. Би бүр ингээд яг
унтаал зүүдэн дотроо ингээд солиороод явж явжаал гинт эрүүл ухаан нь орж ирээл хүй би юу ичвэ гэж байгаа юм шиг амар сонирн мэдрэмж. Шууд ингээд буурлын содрын нөгөө тэрэнгийн үлгэр санаанд ороод бууралч өөрөө уг нь ингээд сутар дээрээ энэ тэрэнгийн яг ямар ааш арын шинтэй тэрнцэн хүн хорвоо ертөнцийг яаж хардаг тэ тэрийг тэрэнд нь ямар санагддаг өөрт нь ямар санагддаг гэдгийг айгүй тодорхой юм нэг юм үлгэр шиг амар гоё байдлаар бичээд өгцөн. Тэгэл би тэрийг бичиж байхдаа энийг өстой яг энэ сэвтэй нөхдүүд уншвал ингээд өөрийгөө олж харахаар ямар гоё бичиж байна гэж бодон бичээд өөрөө амар сайн мэдж байгаа штэ. Мэдж байгаа байж ич яг тухайн үед ерөөсөө яг тэр үлгэр дээрх гол дүр нь одоо би өөрөө болцсон явж гин гэдгээ анзаарахгүй явдсан байхгүй. Тэгэл өөрөө тэр судраа хэдэн удаа буулгаж уншлаа те тэгэнгүүтээ л мэдхгүй. Бүр яг ингээд зүгээр л энэ нүүрэн дээр ил байгаа мэддэг юма танихгүй ингээл тойруулаад хараад байгаа л юм шиг л надад зүгээр тийм л мэдрэмж төрсөн. Тэгэл ямар амар аюултай юм бэ? Хүү эн чи ямар амар аюултай юм бэ гэх. Тэгээд цаашаа сэвтцэн гэж бодол орж ирмэгцээ би шууд бэлэг талаа чеклж байгаа хгүй. Тэр хүртэл бэлэгдэл дээр дэрэг зүгээр бууралт хайчаал явдсан зөө. Тэгээ бэлэг талаа чеклэнгүүд амар дайруулсан байгаа даахгүй юу? Тэгээ зүг дээрч дайруулсан буурлууд бол нэлээд юм дайн хийсэн шинжтэй байгааг нь анх удаа анзарч байгаа хгүй. Тэг би өөрөө бол яг ингээд нэг одоо янз бүрийн юм дайруулад юм хүм үзэж хараад татаж унаад ч юм уу тийм янз бүрийн болоогүй. Тэгэхээр манай буурлууд бол хамгаалсан бэлэгдлээ даацсан. Тэгээд нөгөө миний өөрийн тэр арга тал дээр энэ махан биеэ захирж авч явжаад буурлууд бол ингээл шууд одоо нэг уцаа хөлтөө удирч байгаа юм шиг орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө талыг ерөөсөө хамгаалаагүй байхгүй. Ерөөсөө тэг хайцсан. Тэгээ буурлуудаа амар төвг утсан. Ер нь л ядаргаа болсон юм. Тэгээ ямар сайн даа мавруугаа өсрүүлэх өвдөө. Тэгээ бэлэг талаа бодоод үзэхээр нөгөө нэг буурлын хийх байгаа үйлэнд бол амар саад учирсан байгаа байхгүй. Нөгөөдөг чинь хөглөөл ингээл зөндөөл ухаан оюун мэдлэг өгөхгүй л тэр нь бэлэн миний дотор ингээ буцлаад байгаа штэ. Тэгээ арай гэж нэг юм тэрийгээ ингээд нэг гоё ингээд ундруулдаг болоо сурж ийснаа дайруулсан байгаа байхгүй. Тэгээ тэр чадвартаа дургу болоод тэр чадвараасаа төгшөөгөө зүгтаагаад ингээд зөндөө гоё юм ингээ хөглөөд хийлгмээр байдаг, буулгамаар байдаг. Би тэрийг хийж өгөхгүй ингээд буурлынхаа үлийг яг сар гарan бол зүгээр хайцсан. Тэгэхэр чин буурал чин бэлэг талаараа дайндажин хийгээд арга тал дээр улаачаасаа болоод үлээ дүүргэж чадахгүй юмаа болгох ёстой юмаа цагт нь болгож чадахгүй ч юм амар дайрлагын төртөд яваад байсан байна да гэж бодсон доо. Тэрийг ойлгохтой зэрэгцэл буурлал шууд ингээл уурлал ороод ирчих байхгүй амар хилэнтэй. Тэгэл шүлэглээл одоо би нэг фейсбુક дээр нэг пост хийсэн. Тэр бол намайг загнаж байгаа байхгүй одоо ингээд чи сэвтээд явбал тэгээ сэвтээд яв тэгээ тэр чигтээ үхнөө байна одоо хамаалга те. Тэгээ чи үүлээ чадахгүй үлэндээ заяанда дарагтаад явна л эцтэй л гэсэн байдалтай ингээд нэлийн хилэнтэй юм харагдаж гойсон ч юм уу эсвэл одоо юу гэдэг чи чамаас болоод ингэчлээ тэгчлээ гэсэн юм байхгүй. Тэгэл чи алдвал чиний заяа чин тэр шүү. Чи ингээд улаач хүн буруудвал тэгээд би одоо улаач хүн чинь буруудвал тэгээд тэрэнтэй шүү дээ. Тэгэл тийм л заяа хүлээж байгаа шүү гэдэг нэг юм ингээд сануулаад орхиж байгаа байхгүй. Би тэндээс бас нэг юм ойлгож авсан. Манай буурлууд ерөөсөө огт сархад шим юм хүртдэг байхгүй. Тэгээд бүр одоо юм өргөө одоо энэ чинь манай буурлын өргөө байгаа штэ. Өргөөндөө сархад ингээд оруулж ирж тавихыг хориглдог. Хүн амтан хаяадаас мэдгүй шим юм аваад ирвэл ингээд наадхаа өргөөнөөс гаргаж тавь гэдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг одоо твсэг мэвсэг ямруугаа ингээ арх марх цацаад идэв штэ хүмүүс. Би тэрийг ингээд дуурайгаад хийхээр бас ерөөс цацуулдаг. Тэгээ би ингээд сархтанд амар дурггүй юм байна гэж ойлгоод исэн чинь тэр чинь надаас болсон юм байли. Би чи өөрөө нөгөө 20 наснд амар ууж исэн. Ер нь бол сархтанд юм хурдан сэвтдэг. Маш амархан сэвтдэг юм суйртай юм л да. Тэгэхээр нөгөө нэг ингээл сархад мархад цацаал тэгэл тэрний үнэр мөнрийг авахд би ингээд яаж идэг байхгүй одоо тэр юм уухгаал ингээл гигэлцэл сууж байхдаа тэр архины үнэр аваад баярлж исэн тэр мэдрэмж энэ тэр орж ирээд байдаг байхгүй юу.
Тэгээ нэг юм архинд амтшаад байгаа юм шиг тэр мэдрэмж ингээ хальт орж ирээ гарчаад байдаг байсан. Тэгсэн чинь би нөгөө тийм сархтанд маш хурдан амархан сэвтдэг тийм улаач байгаа даа болохоор буурлууд маань сархтыг өөрсдийнхээ үйл мүлэнд тэгж амар хатуу таг хориглоод исэн юм байлээ л те. Яа тэгвэл миний амар том сул тал тэнд байгаад исэн юм байлээ. Тэгэхэр чин би тэндээ бүр ингээд амар том сул талтай юм бол надад нэг ганц удаа за яах вэ гэсэн юм бол ерөөсөө хизээч зохихгүй байхгүй. Би зүгээр тэд амсахгүй чигтэл зүгээр амсахгүй ахнаас амсъя гэж бодол сэтлийг ерөөсөө оруулж ирэхгүйгээр өөрийг амар чанга хатуу хинж яахгүй бол за нэг удаа хоёр удаа гэл нэг битгэд яаж яахад эн чин нэг сар гарын за 2 сарын хугацаанд гэхэд айгүй хурдан шууд буцаагаад тэр 21-т үе рүү маш хурдан гулсаа ёо амар хүчтэй орж ирсэн. Тэгээ ямар сайндаа ингээд эргэн тойрноо харахгүй анзаарахгүй мэдсээр байж ижтэй ингээд толгоонд нь бодол орж ирээд тахад л гаргаж хаяад ингээд шүлэнгтээд ингээд бүр нэг юм зомби шиг ингээд пив гэд баг ингээд яваад байгаа байхгүй. Тэр бүр айгүй амар. Тэгээ нэг юм эдрийг нэг гүйттэй олж хараад юу гэж бодсон бэ гэхээр би болохоор ингээд өмнө тэмцэлтгтээ гимшээд ингээд буруутай юм шиг санагдаад байгаа болохоор тэмцэн л дээ. Тэгтээ би ингээд буруу гэдгийг мэдэж байна. Тэгтээ яаж болох вэ? Яагаад ингээд би энд автаад байгаа? Буруу гэдгийг мэдсээр ижиж яагаад хийгээд байгаа? Алдаа гэдгийг ойлгосоор иж яагаад дахин алдаад байгаа? Яагаад намайг автуулаад байгаа гэл ч юм уу те. Тэгэл ер нь нөгөө авталт ер нь хин хинийгээ юугаа автуулдیں۔ Энэ өнгөц хэсгийн хүмүүс чинь гүний бодол бла бла гэл нэг баах юм яриад байсан шүү дээ. Тэгээ хөөгöd явж үнэлгээ гэж нэг олоод тэгэл автах гэдэг чи өөрөө ямар мэдрэмжийн хин юунд авттын ч гэдэг юм уу тэр мэрийг хайгаад исэн чинь бас энтэй бас жоохон холбоотой. Энтэй нэг талаараа холбоотой нөгөө талаараа холбоогүй л дээ. Тэгээд хоёр давхцмал юм хайжсэн. Тэнгүүт одоо би сэвтцэн гэдэг үгийг олж толгоондоо оруулж ирснээс хойш юу гэж бодсон бэ гэхээр би ингээд арх амар том тэгээ би жижигхэн тэгээ арх хүчтэй болохоор намайг автуулж байгаа биш. Харин арх намайг хорлож байна. Энэ арх чин хорон юм байна. Арх намайг сэвтүүлж байна. Эн чин одоо тэрэнгийн үйл хэрэг юм байна гэдэг харах үнцгийг олж хараад нөгөө ийм архийг амар том би энэ архины өдөөс ингээд тэмцэж чадахгүй байна гэдэг тэр үнэлэмжээ бууруулж ийм хорлогч гэсэн үнэлэмж рүү авааччихаар одоо би нэг эрүүл ухаанаар би зүгээр л энэс хол байх хэрэгтэй юм байна. Хордож өгчээснээс тэ энэ агуу том зүйлд тэ үгүй гэж хэлж чадахгүй автаад байгаа биш. Харин энэ хорлогч зүйлд хордож байснаас тэгэл хортохгүй л байгаад болно. Зүгээр амсахгүй байх хэрэгтэй, холхон байх хэрэгтэй гэдэг бодлыг бодож чадж байгаа байхгүй юу. Ингээд энэ бол яг боддоор харах өнцөг үнэлэмж хандлагын асуудал. Угаасаа энэ гурвчин бүх юмн дээр хүний тарих толгойг ингээд айгүй хүчтэй, нөгөө өнцгөөс ч хүчтэй, энэ өнцгөөс ч хүчтэй эсрэг тэсрэг зүйлсийг яг харж байгаа өнцгөөс нь үнэн зөв бодтой мэт ингээд малсуурсан мэт, ховсцсон мэт өдөртөж харуулж чаддаг ийм сонин тархины ажиллагаа байдаг юм байлээ. За тийм мэдээж яг өчтөр би яг үүлэнд яваад ирсэн. Тэгээд буурлууд тэгээ улаачаа засах масах гэд янз янзын ер нь бол янз янзын жоохон хатуу хүнд үүлнүүд хийж л харагдсан. Тэгээд тэр үүлийн дараа би бүр номхроо дуу гарахаа болоод за би бол саяста хэсэг эвгүүцэн байна. Одоо би яаж буцаж одоо нөгөө гоё хөг хэмэндээ буцаж орох уу чаддаг байгаа чадах болов энэ төр гэсэн жоох юм бодогдоо. Тэгээд бэлэг тал дээрээ бас жоохон анхаарч явах ёстой юм байна. Яагаад бэлэг талаа орхиж болооч юм байж ямар тэнийг юм бэ энэ төр гэл одоо яг суралцж байна те ухаарч байна, ойлгож байна, туршлагажж байна. Тэгээд энэ бас сонсож байгаа хүмүүст маань хэрэг болох болов гэсэн үднээс энийгээ бас ярьж байна. Тэгэд яг энийгээ олоод харсан болохоор би өмнө нь жоохон болоод байна гэд бартаад байсан ч юм уу юмнуудаа буцааж хураагаад за бусд руу харахаас илүү өөрлөгөө харахаа
дахиад сая мартчихлаа да. Дахиад сая гадагшаа харж явжаад ангааж явжаад алдчихлаа да. Дахиад өөр дээрээ байнгын хяналттай байхгүй болохгүй юм байна гэдэг нөгөө аль дээр л уул нь ойлгоцсон байсан зүйлээ мартчихад тэгээд сая ингээ буцаад олоод авч байгаа байхгүй. Тэгээд бэлэг талаар гэх юм бол сая өчигдөр яг тэнд би үйл хийгээл жоохон хатуу хүнд үйл хийгээд явж байхад аавын шүүгэнд байсан тавг гэж аахгүй. Одоо тэнд нь ингээд тэр шүүгэнд нь өөр олон аяг тавг байсан гэж байна. Тэгсэн чинь нэг тавг нь дэлгүүр орчоод ирээд шүүгээ онгойлгосон чинь ингээд будаа шиг бутраад үүрээд унтсан байна гинэ. Тэгээ би одоо тэрийг бол бэлэг талаас ирсэн юм ин буурлууд тавган дээр буулгаад тэр тавгийг ингээд зөөлөнд гаргачихж байгаа ийм үйл өрнөжжээл гэж одоо ойлгож байгаа байхгүй юу? Надад л зүгээр шууд тэгж юугаасаа санагдсан. Тэгээ би ингээ ийм аюултай нөхцөл байдалд байгаа юм байна. Энэ судар ном буурлын хийх гээд байгаа үйл чи өөрөө амар дайрлагтай. Одоо нэг жоохон ухаан ороод энийг ойлгоод ингээ хүмүүст хаалдаж тараахад эхлэхээр над руу угаасаа юм дайрлага орж ирдэм байна. Тэгээ эний чинь нөгөө хүмүүс ойлгочвол тэр арх дарсыг сонирхгүй болдог ч юм уу, тэр муухай нэг тийм хогийн ашиг хонжоо хайсан тэр энгийн үүлэнд автгаа болчдөг ч юм уу, эсвэл одоо юу гэдэг энэ өнгөн тал дээр л ингээд анхаарал өгөөд гойж гангалах, хүн тарагдах, хүний дор орохгүй байх, хүнийг зэлдэх, тархитах, чийлрэх, амрах, зугаацгаа илүү санахаа болоод бүр рүүгээ сэтгээд бүр алс ирээдүг тооцоо дүр хөхтэйгээ төлөө бодож сэтгэдэг болчихгүй. Энэ ухаан хүмүүст халтаад олон хүн мэдчихгүй гэх үүднээс ингээд над дээрч манай буурал дээрч амар юм хүчтэй намайг ингээ болиулах гэсэн юм автуулалтууд, юм дайралтууд, арга бэлэг аль талаараа ирдэм байна гэл ингээд маш их зүйл ойлгоод одоо ухаараа л сууж ин доо суралцаал сууж ин. Ард нь надад юу гэж бодогдсон бэ гэхээр би ингээл ийм гоё судар буулгаад ийм сайхан бууралтай. Тэгээ ийм гоё хүүхдийн үр хөөхөд. Тэгээд бичлэг дээрээ би аюул гоё ухааны юм ярьдаг. Тэгээ яг ингээд одоо тэр пи угаал ингээл чийлрэл ингээл явж байхдаа болохоор надад юу гэж бодогдсон бэ гэхээр би ингээ хэлж байгаа үг маань үгэндээ дарагдчихээн, бууралтаа гологдчихээн. Тэгээ миний тэр хэлж яриад байсан сайн сайхан зөвлөгөө бүхнийг би өөрөө биеэрээ ингээд хийж чадахгүй алдаад унаад яваад ахаар миний үг хоосроод байгаа юм шиг, буурлын үйл үнгүүдэд байгаа юм шиг. Ингэж удаа явах юм бол би чинь ингээд нэг хоосон ярьсан, хоосон амлсан, цаанаа өөрөө үгнийхээ арыг даадгүй, үүлийнхээ арын даалтыг хийж чаддгүй ийм хүн болж ин доо гэх бодол бас төрсөн. Тэгэл эн чин дамаа явахаар нөгөө нэг буурлын бэлэг талаараа хийж байгаа үлийг ч гэсэн айгүй хүчгүй дүүлэх ингээд амар олон зүйлд ингээд салаа бүрээр нөлөөлдөг байгаа байхгүй. Тэгээ ямар ч гэсэн ийм аюултай аимшигтай юм байд юм байна. Би бол яг манай гэрт ингээд юм хагарч магараал ч юм уу, би эсвэл өөрөө өвдөж зоод гимтээд байсан тохиолдол байхгүй. Гэхдээ тийм байж болохыг тэрнээс буурлууд маань ингээд яг хамгаалдгийг тэгээд буурлуудынхаа хүч биежилтийг сарниулахын тулд би үгнийхээ арталт өөрөө яг ихсэн ярьсан шигэ байх ёстойг тэгжиж үн цэнийг хадгалж биежилтийг хадгалж хий хоосон болгочихгүй барьж байдгийн байна гихчлээ ингээ холбоо цааш нь бодол зөндөөл юм суралцж болохоор иймэрхүү үйл явдал өрнөлөө. За тэгээд сонсон та бүхэндээ баярлалаа. Та бүхэнд бас маш хэрэгтэй л зүйл болов гэж бодоод би ерөөсөө айжчихгүй нөө чаахгүй бүх юм өнөр нь ярьсан шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр дээ.